За бүгдэнд нь шинэ 7 хоногийн мэд хүргэе. Хэдүүлээ удаан хугацаанд бас маркет өөр бий орсонгүй шинэ хабын ажил болон бусад зүйлсээ шилтгаалаад бас миний хувьд бол жоохон завгүй байлаа. За тэгээ энэ 7 хоног бол public group дээр ямар нэгэн санал асуулга оруулахгүйгээр би шууд хувьдаа харж байгаа хослуудаа бол чиглэлийн энэ 7 хоногийн чиглэл ямар байх вэ гэдэг талаар ярилцъя гэсэн. Ер нь бол голдыг бол би энэ 7 хоногт ер нь бүтэн харахгүй байхаар шийдсэн. Ягаад гэвэл өмнөх 7 хоногт бол нэлээд хэдэн амжилтгүй арилжаанууд хийсэн. Шалтгаан гэх юм бол би сейл харж байсан. Тэнгүүд нөгөөдөг чинь all time high хийгээд яваад хахаар одоо бол яг нэг голдролтой ороод ирснийхэн дараа арилжаанд орно уу гэсэн биш. Яг одоохондоо бол арилжаанд ороход бол хитрхи цаг хугацаанд тийм сонирн байгаад байна. Тэгэхээр иймэрхүү үед бол альч пэрийг бол ер нь хүлээгээд за харж байгаа өнцгөөс чинь өөр чиглэл рүү яваад за төлөвлөгөөний биш байгаад байх юм бол ер нь хүлээж агаад юу ана гэсэн үг. Тохиромжтой цагийн бүртгэхээр нь ерөөхдөө бол арилжаанд орсон дээрээ. За хэдүүлээ энэ 7 хоногт болохоор зэрэг галтыг ярихгүйгээр Found Yen, за US30, Found USD, за Euro USD болон USD Yen гэдэг хослууд дээр бол чиглэлүүдээ ярилцсан байна. За миний хувьд бол Found Yen-ийг бол энэ 7 хоногийн чиглэл бол дээшээ гэж харж байгаа. Мэдээж дэй төрлийн арилжаа хийж байгаа учраас биднэрт бүр яг тэдэн сарын дараах марах арилжаанууд бол нэг хат чухал биш. Энэ 7 хоногтоо ер нь хаашаа явах уу, өнөөдөр хаашаа явах уу гэдэг нь чухал. Тэгэхээр ер нь Found Yen-ийг ажиглаад үзэхээр бид нар яг уртын цагаараа буюу том трендийг хараад үзэхээр ер нь дээшээгээ байгаа. Бүр яг томороо гэх юм бол би өмнөх өөр дээр оруулж ирсэн те. Яг одоо энэ дунд хугацаанд үүссэн байгаа трендийг ажиглах юм бол доошоо байгаа. Ер нь ингээд доошоо явж байгаа гэсэн үг. Энэ тренд дуусаагүй байгаа. Гэхдээ яг одоогийн байдлаар та энэ чиглэл болон ерөнхий хандлагыг харах юм бол дээшээ чиглэл рүүгээ жоохон яваад байгаа. Тэгэхээр энэ чиглэл маань өөрөө одоо энэ даун аптренд рүү явж байгаа чиглэл маань өөрөө би дээшээ яваад за энэ 195, 94, 700, 800 дээр байгаа орой хүртэл ерөнхийдөө үргэлжлээд явах болов гэсэн хүлээлттэй байгаа гэсэн үг. За доовын онлоор мэдээж та зарим сонсч ирсэн байж магадгүй анхдаг чиг хандлага, хоёр дахь чиг хандлага гэдээ байдаг те. Тэгэхээр хиддэг чиг хандлагаас хамаарат нөгөө хугацааны хувьд одоо сараас жил үргэлжилж байгаа хандлагыг анхдаг чиг хандлага гэдэг илүү хэдэн жилээр нь хэдэн сараар нь бид нар трендийг тодорхойлдог. Хоёр дахь чиг хандлага гэхээр хэдэн сар орчим үргэлжилдэг. Тэгээ богино хугацааны гэхээр ерөнхийдөө 7 хоног болон нэтрээ гэдэг цаг нь багасаад явдаг гэсэн. Тэгэхээр ер нь бол хоёр дахь чиг хандлагын хувьд бол даун трендтэй хэдиж богино хугацааны чиг хандлага буюу хандлага нь өөрөө яг одоогийн байдлаар аптрендтэй явж байгаа. Тэгэхээр бид нэр day trader хүмүүс учраас одоо миний хувьд day trader учраас би бол энийг аптренд рүүгээ харна гэсэн үг. За өмнөх 7 хоногт бол яг баттай болоогүй байсан учраас аптренд рүү бол арилжаанд орч таагүй. Одоогийн байдлаар бол аптренд рүү ороход бол миний хувьд бол маш боломжтой харагдаад байгаа гэсэн үг. Өмнөх 7 хоногт жишээлбэл дээшээ яваад за одоо энэ доошилж исэн энэ трендийн хөдөлгөөн өөрөө задраад дээшээ өсөлт үзүүлээд pullback үзүүлэхдээ 4 цагийн break block болон дунд нь байгаа gap zone-ыг нөхөлт хийгээд дээшээ өссөн. Өсөө дахиад хинчээс орж чадаагүй байж ирсэн чинь 5 дахь өдрийнхөө энэ чинь доошоо унж орж ирээд энд байгаа low түвшинг аваад доор байрлах 1 цагийн demand zone дээр ирээд ерөөхдөө өсөлт үзүүлсэн. Тэгэнгүүт бид нар одоо яах ёстой вэ гэхээр одоо бол бид энийг доошоо гэж харахаас илүүтэйгээр эхний таргет бол юу вэ? Энэ орой хүртэл ерөнхийдөө дээшээ харна. Эхний таргет. Одоо энэ чинээс харах юм бол за дараагийн таргет бол 194, 800 хүртэл ерөнхийдөө харж болж байгаа. Тэгэхээр одоогийн байдлаар ханш бол 4 цаг дээр харахаар ерөнхийдөө гантлын хувьд харахаар энэ breaker block-ыг одоо энэ дээр шалгасан шиг энэ breaker block-ыг шалгаад дээшээ өсчих юм боломжтой харагдаж байна гэсэн үг. Тэгэхээр бид нар бол доошоо харах шаардлага байхгүй. Энэ 7 хоногийн за нэг бодлогын үг гарах өдөр хүртэл чинь 4 өдөр ерөнхийдөө 4 дахь өдөр хүртэл би хувьдаа Found Yen-ийг дээшээ харна. За тэгээд бодлогын үг гарснаас хойш одоо тэгээд яахыг нь тухайн үе мэдээнээс шалтгаална гэсэн үг. За US30-ыг болохоор би лайн дээр тавиад хэдүүлээ харцгаая тий. Тэгэхээр ер нь даун трендтэй явж байгаа. Тэгэхээр энийг одоогийн байдлаар трендийн чиг хандлага бол ингээд даун тренд рүү явж байгаа учраас сүрж орох нь бол эрсдэлтэй. Гэхдээ би яг одоо энэ 7 хоног болон энэ сартаа бол US30-ыг байтахад бол нэлээд тохиромжтой зон дээр ирсэн байгаа болоо гэж хараад байна. Ерөнхийдөө weekly дээр би энэ ловыг эвдлэхгүйгээр дахиад дараагийн хөдөлгөөнд орж ирэх болоо гэж. За бүр амар дахиад хай хийдгүүч гисэн
ерөнхийдөө нэг ийм хөдөлгөөн орж ирэх болов нэг энэ хүртэлтэй. Тийм хөдөлгөөн орж ирэх болов гэж бодоод байгаа. Тэгэхээр энэ 7 хоногтоо энэ сарда ер нь багтаагаад би US30-ыг бол дээш харна. Гэхдээ weekly candle-ийн хувьд одоо өнөөдөр чинь нэгд өдөр гэхээр дөнгөж weekly candle одоо бүтээд эхлээд одоо ингээд эхний өдөр болж штэ. Тэгэхээр ер нь бол энэ зон дээр энэ low дээр ерөнхийдөө нэлээд фокус өгчих хэрэгтэй. За энэ ингээд харъя. За ингээд бодигоор авчих. За энэ low хүртэл ерөнхийдөө нэлээд фокуслах хэрэгтэй. Тэрнээс наан нь бол энэ өмнөх 7 хоногийн low гэж нэг төвшин байна. Өмнөх 7 хоног буюу өмнөх энэ weekly-ийн candle-ны доод low ханшийг би авчаад дөнгөж хүрхчээд дэше явчих болно гэж бодоод байгаа. Тэгэхээр яг энэ зоон дээр нэлээд фокус анхааралтай байлгаж байгаа 4 цаг дээр жишээлбэл одоо нэг ийм бүтцийн эвдрэл маягийн хийчихэл байгаа юм л да. Гэхдээ энийг бол эргэлзээд байгаа. Яг шууд орхон зөв буруу гэдэг. Тэгэхээр энэ дээр нэг зүйл нь доошгоо орж ирээд магадгүй одоо энийг бүтцийн эвдрэлийг харах юм бол дэше өслөө гэж бодоход хоёр дахь shift хөдөлгөөн буюу дахиад энэ хаяг эвдээд ороод ирэх юм бол би окей дэшег ингэж шалгаж болно. Яг одоогийн байдлаар шууд reversal хөдөлгөөн ийм амархан буюу доошгоо явж байгаа тренд чинь тийм амархан бас дэшег тренд нэгчихгүй учраас нэг ийм татах нэг юм одоо week татах те back out хийх хөдөлгөөнөд орж иж магадгүй сэжиглээд байгаа учраас хоёр дахь pullback-аас нь биш хоёр дахь shift хөдөлгөөнөөс нь бид нар арилжаанд орчиж болно. Эсвэл шууд доошгоо ороод ирэхээр энэ weekly-ийн low-ыг хавуулаад нэг risk entry нээж болно. Ер нь дэшегээл харж байгаа гэсэн үг. Тэгэхээр чиглэл нэг иймэрхүү байна байх нэ. US30 үед гэсэн үг. Тэгээд харах юм бол энэ 7 хоногийн энд өчтөрийн 5 тулжин candle нь бол нэг юм ногоон candle гараад ирсэн. Энэ 7 хоногийн candle одоо доошгоо жоохон өгөөд тэгээд дэше явчих бас магадaltaй. Target аль хүртэл харах вэ гэхээр weekly дээр нэг энэ walk буюу одоо new week open gap гэж бид нэрлэдэг байгаа тийм. Энэ week үүсэхдээ weekly-ийн зон үүсэхдээ нэг юм gap үлдээсэн. Тэгэхээр энэ хүртэл бид нар ерөнхийдөө target харчих болно. За pound USD бол pound USD euro USD хоёрыг хоёулын шууд базаад нэг ярьчих. Тэгэхээр pound USD бол би дахиад нэг орой хүртэл явах дутуу байгаа гэж хараад байгаа. Энэ дээр нэг gap zone үлдээсэн мэс тэрийг шаардлагацсан. Энэ 7 хоногийн candle бол дээшээгээ дахиж нэг өсөл үзүүлээд энэ оройгоо авчих юм бол би доош гарч болж байна. Доошоо хараад эдгээр зонууд ял нэг хүртэл нь бол харж болно гэсэн үг. Бүр айхтар трендийг эргүүлнгээгүй. Гэхдээ ер нь бол зүгээр одоо энэ том өсөлтөй чинь нэг pullback нь одоо орж ирэх болцсон юм болоо даа л гэж бодоод байгаа гэсэн үг. Ингээд ингэж орж ирэх болцсон юм болоо даа тий. Ингэж орж ирэх байх гэж бодоод. Тэгэхээр энэ 7 хоногийн эхний нэг хэдэн өдөр хүртэл pound USD-г бол дээшээ харна. Pound yen мэдээж бас дээшээ байгаа. Тэнгүүд энэ хоёрыг дээшээ харчин pound-тай өслийг. За euro USD болохоор зэрэг оройгоо авцсан. Euro USD оройгоо авцсан. Тэгээд та цаа анзаарах юм бол нэг цаг дээр оройгоо авчингуудаа нэг цаг дээр бол ийм бүтцийн эвдрэл shift хөдөлгөөн хийцэн одоо нэг ийм range үүсгэсэн явж байгаа. За өмнөх орой нь энэ дээр байсан. Тэгэхээр ингэж орж ирээд ингэснээ дээшээ өсөөд энтгээр оройнуудыг авангуудаа нэг цагийн gap дээр очиж шалгаад тэгээд эн чинь нэг P-boгийн 78.1 хэд дээр байсан баха. Тэгээд 78.6 дээр яг golden zone дээр ирээд rejection аваад доошоо ингэж байгаа. Одоо тэгэхээр би бол энийг доошоо тэрчтэй задраа дахиад нэг ядаж нэг энэ хасах 62 хүртэлтэй энэ low муу хүртэл бол харж ийл гэж бодод байна. Euro USD-г. Тэгэхээр Euro USD sale байгаа. Гэхдээ pound USD бол арай болоогүй. Тэгэхээр pound USD Euro USD хоёрыг харж агаад SMT үсэнгүүд нь бас жоохон нэгийг нөгөөгөр индикатор болгоод ашиглаад бас ерөнхий чиглэлд харчих боломжтой гэсэн үг. За USD yen-ийн хувьд гэх юм бол мөн адил дэше харж байгаа. Гэхдээ бас мөн даун трендтэй явж байгаа учраас бид нар бас тийм амар трендийг эргэгчин гэж бодох хэрэггүй. Тэгэхээр ер нь бол юу гэж хэлэх гээд байна вэ гэх тэгэхээр weekly дээр хэдүүлээ харахаар энэ weekly-ийн fair value gap дээр бол ханш ирээд rejection авцсан, low авцсан, биднэрт хоёр баталгаа өгсөн гэсэн үг. Одоо тэгэхээр бид нар юу харах ёстой вэ гэхээр daily болон 4 цаг дээр бид нар shift хөдөлгөөн хүлээн. Тэгвэл тэр хүртэл болохоор би энэ орой хүртэл нэг buy ярилжаа сонирхол байгаа. Одоо доошоо орж ирээд энийг энэ low-ыг авчих юм бол аваад тэгээ энэ саарл зон болохоор зэрэг нэг өдрийн одоо demand зон гэхгүй юу? Нэг өдрийн эрэлтийн зон гэсэн үг, эрэлт үүсэж байгаа зон гэсэн үг. Тэгээ энэ дээр ирээд 4 цагийн мөн адилын gap-аа нөхчих юм бол ингээд ороод ирэх юм бол дээшээ энэ хүртэл нэг хідэн pips-ийн buy ярилжаа бас байгаа. Бүр айхтар дээшээ харддаг маа хідэн нэг 130 pips гэсэн үг. Тэгэхээр боломжийн энэ 7 хоногт бол харахад бол боломжийн шууд бол өсчихгүй бах. Одоо нэг уналт үзүүлчихэд энэ лөө ороод ирэх юм бол бас байж болж байна. Found yen болохоор зэрэг би доошоо шалгах зон байхгүй учраас дээшээ гэж хардаг гэсэн үг. Магадгүй 4 USD yen-тэй адилхан 4 цаг дээр нэг юм үлдээсэн байсан бол бас доошоо гэж харах байсан. Гэхдээ found yen бол аюу цэвэрхүү хөдөлгөөнтэй явж байгаа.
За нэг юм байна. Тэгээд pound yen-ийн хувьд болохоор зэрэг энэ орой хүртэл их нээлжинд харах нь байна. Одоо баг энэ чинээс өсөлт ирчих болов уу гэж би бодоод байна шүү дээ. Ингээд дэшээ явчих юм болоо энэ 7 хоног хүртэл. Тэгээд энийг авчиад нэг ямар нэгэн доошоо хөдлөн орж ирэх боломжтой. За US 30 болохоор зэрэг ойлгомжтой. Доошоо орж ирээд энэ өмнөх лов авах уу эсвэл хоёр дахь шийдвэр хөдөлгөөн хийхээр нь бид нар дэшээ харж болж байна. За яг зөв голдыг хальтхан ярихад бол яг жоохон хэцүү байгаа. Одоо энэ чээс доошоо орж ирлээ гэхэд дахиад нэг энэ лөө орж ирснээ шүргснээ дахиад хай хийгээд явах боломжтой байхгүй. Ер нь шинжээч 3100 гэж үзээд байгаа юм билээ. Яг очих. Одоо нэг ханшиг. Тэгэхээр дайны асуудал бас дуусгаад байгаа юм шиг дуусахгүй байгаа юм шиг байгаад байгаа. Гинт нэг лгөө пуучаар авснаа маргааш нэг гинт мэдгэл хийгээл энэ гаалыг зогсооно нэтэрэг. Нэг ойлгомжгүй нэг юм сонирн байдалтай. Тэрнээс нь болоод гол бас жоохон савлаад байгаа. Эдийн засаг жоохон хэцүү байгаа. Ер нь Америк улс маань Канада болон бусад улсуудад жоохон татварын хүнд одоо шийдвэрүүдийг гаргаад эхэлсэн эдийн засгийн жоохон тийм дарамтанд оруулж байгаа. Трамп гараад ирсэн учраас одоо бид нар жоохон Америк улсын шийдвэрүүдээс жоохон айх хэрэгтэй гэсэн үг. Трамп ч өөрөө жоохон гинт шийдвэр гаргацдаг хүн учраас жоохон хэцүү. Тэгэхээр голдыг би дахиад all time high хийгээд явчихна гэж дотроо бодохгүй байгаа ч гэсэн яг бодит ханшин яваад байгаа учраас ингээд зөрөлдөд байгаа учраас голдыг ерөөсөө арилжаанд орохгүй хэсэг хүлээе гэсэн шийдвэр гаргасан. Магадгүй энэ чинээс гинт энэ чинь одоо all time high хийцэн явж байгаа шүү дээ. Энэ голд ч одоо ингээд өмнөх all time high чинь энд байсан. Магадгүй шууд одоо энэ чинээс ингээд уналт ороод ирчих болох байхгүй. Энэ өмнөх оройгоо авцсан. Одоо энэ жилийн high тогтцсон. Шууд ингээд унаад ороод ирчих болно. Энэ лоо хүртэл. Тэгэхээр жоохон айцтай. Тэгэхээр нэг даунтрендийн хөдөлгөөн эхлүүлснийхэн дараа бид нар орсон илүү дээр гэсэн үг. Ер нь би голдыг доош хараад байгаа гэсэн үг. Тэгэхээр цаг нь болцсон юм шиг санагдаад байгаа учраас бай орох зүй, сэл орох зүй байгаа учраас зөв хүлээч яа. Хүлээснийхэн дараа чиглэл тодорхойлоод ирэхээр голд руу орё. Заавал голдыг ганцхан арилж галтай биш өөрсөндөө ослууд байна шүү дээ, тэ. За нэг юм байна. Тэгээд энэ 7 хоногийн 4 дахь өдөр буюу 3 дахь шөнө 2 цагаас FOMC-ийн яриатай дээрээс нь interest rate буюу бодлогын үе шийдвэр гарна. Тэгэхээр хэдүүлээ энэ өдөр болгоомжтой байх хэрэгтэй. Ер нь бол би FOMC бодлогын өмнөөр их харилцаанд ордог юм да. Шүн болцсон. Тэгээд тархитлагооч нэг хахтар ажилдаг учраас ер нь их харилцаанд ордоггүй. Маргааш биш 3 дахь өдөр болохоор зэрэг евро дээр CPI мэдээ те. Тэгээд энэс хөрхөн евро дээр бол юу өгөх бах. Нэг юм реакц өгөх бах. Тэгээд ер нь бол доошогоо л гэж хараад байгаа гэсэн үг. За тийм байна. Тэгээд энэ 7 хоногийнхын арилжаанд нь бүгдэнд нь амжилт хүсье залуусаа.